Өнөөдөр Greenway Монголд галбын усны компани зүгээс та бүхэнд цуглаа. Greenway подкастыг хүргэхээр бэлдэж байна. За тэрхүү подкаст маань ямар зорилготой вэ гэхээр Greenway бизнесийг амжилттай хэлж яваа гишүүдийн талаар та бүхэндээ бас товчхон хуваалцах гэж бодсон юм. Өнөөдөр маань эхний дугаарт маань мөнх цэг гэж оролцож байна. Тэвний өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд. За тэгэхээр одоо коронавирус гарсан цаг үед бас бизнес эрхлэгчид маань бас нэлээд хүнд бодол хэцүү байдал байх шиг байна. Тэгэхээр энэ цаг үед маань Greenway-д маань хэрхэн яаж ажиллаж байна? Энэ цаг үеийг хэрхэн давуу тал болгож байна тийм ээ. Энэ талаар бас хоёулаа яриандаа бас эхлүүлээд явж бодож. Тэгээд юуны өмнө та өөрийнхөө бас нэг товч намтраг суралцахгүй. За энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Project мөнхцэг гэдэг. За би өөрөө уламжлалт бизнес 20 гаруй жил ажилласан. Нэлээд олон төрлийн бизнес эрхэлдэг 200 гаруй ажилчтай нэлээд хэдэн компаниудаа удирддаг байгаа. За тэгээд 4 хүүхдүүд маань ингээд том болоод ирэнгүүт за эдрээр юу хийлгүүлэх вэ? Одоо сурж боловсрохынхаа хажуугаар одоо янз бүрийн бизнес хийж эхлэх одоо цаг нь болцоод ирэнгүүт одоо зөндөлөн ботсон л та за ямар бизнес хийх өөрийнхөө хийж байгаа бизнест гар хөл оролцуулах уу те шал угаалах уу нарийн бичиг хийх үү гэхэл зөндөлөн бодож байгаа юм чинь. За тэгэнгүүтээ нэг бизнес айгүйх сонирхол татаж одоо сүүлийн үед одоо бүр ханцуу шамлан орчоод байгаа. 18 онд анх MLM бизнес гэж юу вэ гэдгийг анх сонсоод орсон байгаа. Энэ бизнесийн давуу тал болохоор хүний хөгжил одоо айгүй сайн хөгжих, хүн өөрийгөө хөгжүүлэх айгүй боломжтой. За мэдээж хэрэг одоо бид нар бол эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаад хэлийг сурахч जैन те өөрийнх нь сонгосон мэргэжлийн дагуу бүх одоо боловсролыг нь сурах боломжоор ингээ хангаад өгч जैन. Тэгэнгүүт энэ хүүхдүүд одоо ямархуу байдалтай байна гэхээр өөрийнхөө би одоо 20 хэдэн жил хийсэн уламжлалт бизнесийг харахад ажил гэр хоёрын хооронд явсаар агаад одоо бүр юм баригдмал одоо орчинтой болцсон. Одоо ажлынхаа чиглэлийн хүмүүсийг бол ингээд таниад мэдээд бизнесээ хийгээд яваад идэг. Ингээ гэрээсээ ч юм ажилласаа гараад явангууд хүн танихаа ицсэн байдаг. Бүр ийм 20 хэдэн жилийн хугацаанд ийм болцсон байна. Тэгэнгүүтээ одоо жоохон нийгэмшээд ямар ажил хийх вэ гэдэг ингээд бодоод ирэнгүүтээ нэгэнтээ бизнес хөл дээрээ тогтцсон юм чинь одоо нийгэм рүүгээ хандсан ажил хийя гэдэг ингээ 2015 оноос хойш ундрмаа жүжигчэнтэй хамтарч нэлээд олон хүүхдийн эмнэлгийг тогтжуулж хамтарч ажилласан байгаа. За ингээд эрэнгүүтээ бас MLM бизнесийг сонгох бас нэг шалтгаан юу байсан бэ гэхээр манай баг компани ажилч чинь дандаа ихэнх ер нь бараг 98% нь ирчүүд. Тэгэл одоо хүүхдүүдийн сургууль, соёл, эмнэлэг, домлого гэл гинтхэн л одоо мөнгө зээлээж, цалингийн зээл өгөөч, мөнгөөр санхүүгээр туслаач гэл ороод ирдэг байхгүй юу? Тэгэнгүүт нь л одоо компани чинь мөнгөтэй ч үе байна, мөнгөгүй ч үе байна те. Тэгэл тэр болгонд нь одоо ингээд баруун зөнгүүд цацаад ах бас боломж байхгүй ч материал аавн цалин мөнгө өгөн татвараа төлнө уламжлалт бизнес чинь бас нэлээд явдалтай шүү дээ. Тэгээ одоо энэ хүмүүсийг ч одоо яаж одоо амьдралын одоо дээшлүүлэх вэ гэж бодохоор ер нь MLM бизнес хэцүүгээр юм байна. Одоо хүслээр хүн өөрийнхөө орлож байгаа орлогоноос өөрөө хүсэл татвараа төлнө. Өөрийнх нь орж байгаа орлого зөвхөн амьдралдаа хүрэлцээгээр татвар төлөх боломжгүй бол татвар төлөхгүй ч байсан болно. За ингээ MLM бизнесийг сонгоод ингээ явах юм бол айгүй олон давуу талтай гэдэг ингээ сонгоод 2 жил гаруй эхэлж байна. Ерөнхийдөө айгүй амжилттай. За сүүлийн үед одоо энэ карантинээс шалтгаалаад сошиалын орчин одоо нэлээд тэлсэн эрэлт хэрэгцээтэй болсон болохоор одоо бид нар гэртээ сууж байхдаа зүгээр одоо утсаа хараа сууж явах биш те. Одоо нэг залуугийн гэртээ байгаа лайвыг одоо 20-30 мянган хүн үзэж байгаа гэдэг чинь тэр хүмүүс одоо үнэхээр хийх юмгүй завтай байгаад л уцаа үзээ суучсан байгаа үстэй тий. Тэгэхээр энэ хүмүүсийг одоо яаж одоо мөнгө олох аргат нь түлхэж өгөх вэ гэдэг одоо энэ сошиал ертөнцийг ашиглаад MLM бизнес хийгээ дээрээс нь санхүүгийн асуудлыг шийдэд явах боломж байна гэдгийг одоо сүүлийн үеийн одоо орчин өөрөө ингээд бидрийг тийш нь түлхэж штэ. Энэ бол айгүй том давуу тал. Тэгээ манай нөхөр хэлтгэлтэй чи компанийнхаа төлөө 5-6 жил те нойр хоолгүй одоо бүх цаг заваа зарцуулаад одоо 5-6 жил энэ компанийнхаа төлөө зүтг. Дараа нь энэ компани хөл дээрээ тогтцохороо урсгалаараа энэ компани чамайг тижээн. Яг л тийм л юм болоод байгаа байхгүй. Тэгээ уламжлалт бизнес маань хөл дээрээ тогтцсон. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө болохоор одоо хүүхдүүд том болцсон амьдрал жигдрээд ирэнгүүт юу хийх ёстой? Нийгэм рүүгээ хандсан зүйл хийх ёстой. Тэгэхээр одоо шин коронавирус гарахаас өмнөх танай бизнесийн байгууллагын үйл ажиллагаа тийм ээ. Гарсны дараах хоёрын ялгаа юу вэ?
За яг хуу коронавирус гарахаас өмнө гэх юм бол яг хуу бид нар ингээл урсгалаараа тий энэ MLM бизнесийн онцлоголдоо одоо ингээд уцаар яриад танил тал найз нөхдөд уурж бизнесээ санал болгоод ингээд явж идэг байсан бол одоо карантин болоод хүмүүс гэртээ суунгуудаа уцтангууд шууд уцаа авч гин. Төрөнд нь одоо ажилдаа завгүй хүмүүс чинь одоо янз бүрийн машин тэрэг бариад явж байгаа өдр тохиолдолд бол нэг удаа хоёр удаа дуудлага авахгүй ч юм уу те альсуу задлахчаад буцаагаад яриач гэдэг юм уу юм байсан бол карантинд сууж байгаа хүмүүс шууд уцаа авч гин. Мессенжерээр хариу шууд бичиж гин. Ерөнхийдөө бол манай 5 сар 4 сарын ер нь бараа эргэлт одоо шинээр орж ирж байгаа багийн гишүүдийн тоо болвол маш одоо өссөн байгаа. Энэ нь одоо ямар учиртай вэ гэхээр үнэхээр сошиал ертөнцийг ашиглаад одоо бизнес хийгээд одоо санхүүгийнхээ асуудлыг шийдэх боломж байна гэдгийг одоо бид нар сүүлийн сая 4 сарын төгсгөл одоо энэ 5 сард бол бараа эргэлт 60% өсөж байна. Манай багт шинээр гишүүд орж ирсэн хүний тоо бол шууд 70%-аар өссөн. Тэгэхээр бүтээгдэхүүн нь ямар вэ? Үнэхээр энэ одоо MLM-ийг сонголоо гэхэд тухайн одоо бизнес хийгээд одоо маркетингийнх нь аргыг ашиглаад мөнгө олох боломж нь байна уу гэдгийг одоо хүмүүс олж ингээ хараад ашигтай юм байна гэдгийг одоо үнэхээр ойлгодог болцсон байна л да орчин үед. За тэгэхээр яг хуу шинэ одоо энэ цаг үеийг сул тал гэж харахгүйгээр тийм ээ. Илүү давуу тал болгож чих боломж нь одоо байна гэсэн үг таны ярианаас. Тий. Юу сүүлийн бараг 5 сар бидэрчээс та нэр. Энэ хийж ажиллаж чадж байна тийм. Өстө үнэхээр санаанд оромгүй бүр тесрэлт. Ягаад гэвэл нэгдүгээр яг ерөнхийдөө MLM бизнесийг сонгож байгаа хүн бол одоо яг маркетинг буюу биднэрт одоо мөнгө олох арга нь байна уу? Тэ энэ хэцүү юу? Яг MLM дотор одоо хэдэн төрлийн одоо мөнгө олох арга байна те. Эдрийг айгүй сайн судлах хэрэгтэй л да. Тэгээд дээрэс нь бараагаа айгүй сайн судлах хэрэгтэй. Тэр барааны үн ямар вэ? Барааны нэр төрөл нь ямар вэ? Мэдээж хэрэг 4-5 хаан ширхэг одоо ийм бараатай суугаад байх одоо бас хэцүү шттэ. Байнгын одоо те нэг хүн ороод ирэнгүүт нь нөгөө л нэг 4-5 ширхэг юм байна. Бүр 200-300 төрлийн бараатай байна гэдэг чинь өнөөдөр нэг хүн оролж ирлээ. Би энийг чи авцсан. Өөр юу вэ? Ийм юм байна. Ингээ хүнд үзүүлэх барааны нэр төрөл олон байна гэдэг чинь айгүй чухал. Миний анзаарч байгаагаар одоо ингээд бизнес эрхлэгчид маань уламжлалт бизнес хийгээд явж байгаа ч юм байна. Дан MLM-ээр дагнаад явж байгаа ч юм байна. Айл нэлийн хослуулаад явж байгаа хүмүүс ч бас байдаг ч тийм ээ. Тэр яг энэ уламжлалт бизнес MLM хоёрын маань яг товчхондоо ялгаа нэг юу юм бэ таны бодлоор? Яг нь бидний зүгээр хар ухаанаар болохоор уламжлалт бизнес гэдэг маань одоо 5 төгрөгөөр авсан чүдэнцийг 10 төгрөгөөр зараад тий 5 төгрөгөөр ашгаа. За чи хэрвээ татвар төлөгч бол тэр ашиг болсон 5 төгрөгийнхөө 1 төгрөгийн татвартай өгнө, 1 төгрөгийн цалин гэж өгнө тий дахиад 1 төгрөгийн аягүй бол түрээсэндээ өгнө. Уламжлалт бизнес маань одоо хар ухаанаар ярих юм бол ийм байгаа. MLM-ийн бизнес болохоор яах вэ? Хүмүүсээ уурж авсраад багтаа бүртгүүлээд бараа бүтээгдэхүүнийхаа давуу талыг ярьж өгөөд за одоо бүтэн 7 хоногийн доторч байж болно, 1 сарын доторч байж болно. Хамгийн багадаа 1-3 жилийн дотор одоо ингээ ашиг шимээ хүртээд за хийж байгаа бизнесээ үр хөвгтүүдтэй өвлүүлээд ингээд яваад тах давуу талуудтай. За таны Greenwood-чуд анх хэдэн онд одоо би энэ бизнес эхлүүлсэн вэ? Яг энэ бизнес хийж гиснээр тань ер нь ямар давуу тал гарав? Одоо юу хийж вэ? Ер нь товчхондоо. Би 2018 оны намар анх гэдэг чи одоо 2 жил болсон гэсэн үг шүү дээ. Тий, одоо 2 жил гарсан болчихж байгаа юм л да. 18 оны намар одоо санаандгүй одоо миний нэг таньдаг хүн надад ийм Greenwood-ийн бүтээгдэхүүнүүдийг авчирч өгсөн байхгүй. Тэд нар дандаа ийм салфетик даавн төрлөө. Тэгээ надад энэ бүтээгдэхүүнийг ярьж өгөхдөө болохоор одоо ямар ч химийн бодис хэрэглэхгүй одоо нүүрний будгаа яаж арилгах уу ямар ч одоо тий аяг тавг угаах шингэн бодис хэрэглэхгүйгээр яаж одоо аяг тавгаа угаах вэ зөвхөн алчуур ус хоёроор гэдгийг ингээд яриад өгөнгөт би бүр гайхсан бохгүй яаж ингэж фэри хэрэглэхгүй тий яаж аяг тавгаа угаах юм бид нар чинь нөгөө айгүй хүн тоолтой шүү дээ тий айгүйх малын тоос ингээд гардаг ийм хүн тоолтой тэр аяг тавгаа угаах гэж халуун усл наазах нь хэрэгтэй. Тэгээ би бүтээгдэхүүнүүдээс нь бүгдээрнгээс нь аваад 4 найзаа дуудаад тэгээ 3 найзаа дуудаад дөрүүлээ бид 4 хувааж аваад тэгээ би заахгүй дөрүүлээ 7 хоногийн дараа уулзъя. Бүх бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзье. Одоо хэн ямар одоо байдлаар энэ бүтээгдэхүүнийг хүлээж авах нь хэрвээ бид нөр таалагдах юм бол одоо энэ бизнесийг бол Монголд оруулж ирэх боломжтой юм байна гэж хүлээж авсан. Тэгээд
7 хоногийн дараа уулзсан бүгдээрээ бүр шоконд орсон. Үнэхээр энэ альчуур бол ид шидтэй тий. Өөрөө дээр яаралкан дээр хүртэл мэжик гэдэг англиар бичсэн. Тэгэл за энэ бол биднэрт үнэхээр хэрэгтэй бизнес юм байна. За энэ бизнесийг одоо уламжлалт бизнес маягаар оруулж ирэх үү? Яг сүлжээ гэдгээр нь Монголд оруулж ирвэл ашигтай юу гэд үзэнгүүт аль алинаар нь энэ одоо бизнесийг Монголд оруулж ирэх боломж байсан. Тэгэхээр би болохоор нэг урд нь сүлжээний бизнес эрхэлж байгаагүй болохоор маркетинг гэж юу вэ? Сүлжээний бизнес гэж юу вэ? Баг хамт олон гэдэг чи юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ яг хөө зөвхөн уламжлалт бизнес маягаар ингээд оруулж ирээд ажиллуулах юм бол надад арай танил санагдсан. Энэ Greenway компани өөрөө аль аль боломжийг өгдөг учраас давуу тал байсан надад хувьд бол. Тэгээ таны 18 оноос гэдэг чинь 2 жилийн хугацаа өнгөрсөн байна тийм ээ. Баггүй хугацаа өнгөрсөн байна. Баггүй туршлага нөлөөлсөн байна. Тэгээ одоо ингээд энэ өндөрлөгөөс харуул гэдэг шиг эргээд харах юм бол одоо ингээд MLM бизнес эрхлэе эсвэл одоо сонгохыг гэж бодож байгаа хүмүүстэй хандж хэлэхэд ер нь ямар бизнесийнхаа одоо юуг нь харж сонгох юм бэ? Яг хөө би MLM бизнест хөл тавьснаас хойш одоо юм сурч эхэлж байна л да. Тэгэнгүүт одоо жишээ нь миний хувьд бол одоо би шийдвэрээ нэгэнтээ гаргацсан Greenway гэдэг компанийг сонгоцсон. Би болохоор ямар нэгэн тийм одоо сэтгэл зүйн дархлаатай угаасаа өөрийнх нь суурьхан. Тийм болохоор надад бол ямар ч одоо өөр сүлжээний ямар ч ашигтай маркетингтэй ямар ч бизнес одоо надад санал болгосон бай. Би бол яг хүнийг мэдээж ирэх хүндлээ цаг завын одоо гаргаад ирж байгаа юм чинь сонсон те. Гэхдээ би бол нэгэнтээ Greenway компанийг сонгосон л бол одоо энтэйгээ ингээд л ерөөсөө ажиллаад эцсээ хүртэл явна гэсэн ийм зорилготой байгаа. Бусад одоо сүлжээний бизнесийг одоо сонгох гэж байгаа энэ ер нь юу юм бэ? Ямар ашигтай вэ гэдэг хүмүүст одоо ингээд санал болгох ч юм уу те зөвлөгөө өгөх гэх юм бол мэдээж хэрэг маркетинг маягүй чухал. Энэ компани маркетинг нь одоо гэдэг нь одоо мөнгө олох арга нь те би багтаа хэдэн хүн бүртгүүлээд хэдэн хүнээс ямар цалин авах хэвтэй би юу хийж иж энэ мөнгийг олж авах хэвтэй вэ гэдэг тэр үүрэг хариуцлага тэр хүн мэдчихахын тулд одоо энэ маркетинг аягүй сайн мэдчих хэвтэй. Хоёрдугаар болохоор барааны нэр төрөл. Хичнээн барааны нэр төрөл олон байна. Төдий чинээ бид нар одоо энэ бизнесийг одоо өргөн хүрээнд ашиглах боломжтой одоо бүтээгдэхүүнээ зарж борлуулаад тэндээсээ ашиг авч болж гэн. Одоо ямар ч хүнд те нэг одоо миний нэг багийн хүн байлаа гэхэд нэг аягтаг угаадаг алчуур мэддэг байлаа гэхэл нөгөөх нь ороод ирэхэд би дахиад яриа сууж ийл тэр хүн сонирхолгүй шүү дээ. Тэгэхээр барааны нэр төрөл олон байх тусмаа ер нь их сайн. Тэгэхээр ер нь маркетинг, барааны нэр төрөл, дээрэс нь одоо тухайн компани систем гэж нэг юм байх ёстой л да. Тэр боловсролын систем нь одоо тухайн сүлжээний компани одоо маш суур том үндэс нь байх ёстой. Тэр нь ямар ч хэрэгтэй вэ гэхээр би одоо ингээл амар гоё маркетингтэй энэ сүлжээний бизнесийг хиймээр байна гэл ингээл бүрстэ хамаг шар усанд босчоол ингээл хүсээд идэг. Тэгсэн хэрнээ юу хийхээ мэдэхгүй болох юм бол энэ одоо хүсэл маань яванда унтрна. Тэгэхээр энэ нөгөө нэг компани систем гэдэг нь чухал. Одоо жишээ нь систем тиймэр би өөрийнхөө одоо багийн хүмүүсийг сургаж иж нөгөө хүмүүс маань яг тэр системээрээ өөрийнхөө багийн хүмүүсийг сургаж иж л энэ бизнес ингэж босно. Тэгэхээр энэ одоо маркетинг одоо чухал. Дээрээс нь бараа бүтээгдэхүүний нэр төрөл олон байх тусмаа зүгээр. Дээрээс нь энэ компани одоо яг ийм хүмүүстэй боловсруулж чадах тийм системтэй юу гэдэг одоо миний 2 жилийн туршлагаас бол энэ 3 зүйл одоо маш чухал гэж бодож байна. Миний ингээд харж байгаа MLM бизнес сонирхож байгаа хүмүүс нь тухайн бизнес эрхлээд хэдийн хугацаанд амжилтанд хүрэх вэ гэдгийг бас их хардаг баг тийм ээ. Тэгэхээр MLM бизнес маань бас мэдээж адилхан бас тодорхой хугацаанд амжилтанд хүрэх тийм ээ. Тэр энэ бизнес маань хэдийн хугацааны дараа одоо үр ашиг өгөх вэ? Яг нь юу л да MLM бизнесийн одоо яг өөрийнх нь онцлог болохоор ийм одоо бид нар ч нөгөө уламжлалт бизнесийн одоо бид нар чинь зах зээлийн үеэс те шууд нэг хил гараад дахиж очивол нэг бараа бөөндөж авцраал тэгэл тэрийг нэг тодорхой хэмжээний хугацаанд зараад ахиухан хэмжээний ашиг олчихдаг. Энэ бол бидний нөгөө хийгээ сурцсан уламжлалт бизнесийн онцлог. Тэгээд нөгөө ашгаа хурдан өгдөг одоо 8-ны бизнес болчихж байгаа байхгүй. MLM бизнесийн онцлог болохоор хамгийн багадаа яг бид нар зөвхөн маркетингараа болохоор өөрийнхөө хийх ёстой үүрэгт ажиллаа хийгээ системээрээ өөртөө ингээ боловсроо сургалтаа аваад яваад яг тэр сургалтынхаа дагуу хийх зүйлээ хийх юм бол бид нар 7 хоног болгон цалингаа аваад өөрийнхөө амьдралыг бол ингээ залгуулаа явж болно. Бүр яг MLM бизнесийн одоо оргилттэй гарахын тулд одоо яг энэ бизнесийг хийж үр ашиг нь хүртээ гэж бодож байгаа бол хамгийн багадаа 2-3 жил түүнээс дээш хугацаанд
Үнэхээр санхүүгийн ямар ч одоо асуудалгүй болоод одоо бүх баг маань ингээд өөрийн гэсэн хүчин чадалтай болцсон, надтай надгүй энэ бизнес явахаар болцсон. Тэр хугацаа бол хамгийн багадаа л ийм байна. Яагаад гэвэл бид нар өдөр тутам ингээд хийх ёстой ажлаа хийгээд яваад байна. Баг маань бүрдээлэн, цалин ашиг орлого маань үнж ингээд дээшлээлэн. Тэгтэл бид нар олж байгаа цалингаараа өөрийнхөө сарын хэрэгцээг л хангаад яваад ах юм бол энэ бол зүгээр яг уу бидний өдөр тутмын л хэрэгцээгээ хангаж байгаа зүгээр нэг ажил хийж олдог үндсэн цалингаас арай л илүү гараад байгаа байхгүй юу. Түүнээс биш яг үнэхээр MLM бизнес одоо ашигтай ажиллаад ирээдүйдээ санхүүгийн одоо бүх асуудлыг шийдье гэж бодох юм бол тойлбортай ингээд хийх ёстой зүйлээ хийгээд хамгаан багтаа 3-аас 5 жилдээ тэгжээж энэ бизнес хөл дөрөв тогтно. Тэгжээж бид нар оргилтод гарна. Түүнээс биш өнөөдөр дахиж ирээл одоо энэ сүлжээний бизнес чинь айгүй ашигтай гэж байна. Тим зүйл бэлгэнд өгдөг гэж байна гэж хууртаж ирээл те. Зүгээр нэг хүний амаар ирээл нэг бүтээгдэхүүн худалдаж аваад гэртээ аваачаад нөгөөхөөгөө хадгалж ирдэг ч юм уу те. Альсвал ямар нэгэн байдлаар ийм жижиг миний агуулгах үүсгэжээ сүлдээ мөнгөж гаргаж авчдаггүй. Энэ бол MLM бизнесээс ашиг болох арга бол биш. Яг үнэхээр MLM бизнесийг хий гэж аваа бол мэдээж хэрэг сэтгэл зүйн дархлаатай байх хэвээр. Энэ юу гэхээр нэг сүлжээнээс гараад нөгөө сүлжээнд ороод ингээд яваад байна гэсэн үг биш. Нэг сүлжээ сонголоо тэрийгэ эцсийн хүртэл явах хэвээр. Тэгжээж ашиг гарна. Би нэг танай компани судлаад үзсэн чинь өрөө үг нь эрүүл амьдрах энгийн нууц гэсэн байна л да. Тэр энэ өрөө үг нь тухайн бүтээгдэхүүнтэйг холбож тайлбарласан байна уу? Яг өнөөдөр бид нар нөгөө нэг одоо хүнсний аюулгүй байдал тий агаарын бохирдол одоо хөрсний бохирдол гэл одоо энэ айгүй олон ийм асуудлуудыг одоо манай улс одоо жишээ нь өнөөдрийн байдлаар шийдэж чадах байгаа шүү дээ тий. Тэгээ бид нар бол яг хөтэ нөгөө нэг том улс төрийн зүтгэлтэн биш одоо улсын хэмжээнд энийг шийдчих тийм хүчин чадал биднэрт мөнгө хөрөнгө байхгүй бид нар бол зүгээр нэг улсын жирийн ард иргэд тэгэхээр бидний зүгээс юу хийж чадах вэ гэхээр хүн бүр өөрийнхөө одоо орчинд хийж чадах зүйлээ л хийж ээж л энэ улс оронд бид нар хувь нэмэр оруулна хүүхдүүдийнхээ ирээдүйд одоо аюулгүй байлгана гэсэн ийм бол үзэлтэй би тэгээд манай энэ Greenway-гийн эрүүл амьдрах энгийн нууцын утга нь болохоор зүгээр л би химийн бодис хэрэглэхгүй одоо зүгээр аятаг угаасан усаал юу руугаа хийч угаалт руугаа урсгын. Энэ ус урсаад хаашаа орж байгааг би мэдэхгүй те. Янз бүрийн мэдээллийн их сурвалж одоо мэдээллээс харахаар туул гол руу урсж जैन те. Одоо энэ бидний гаргаж байгаа энэ бохирыг одоо Улаанбаатар хотын хэмжээнд шийдэж чадахгүй байна те. Нэгдүгээр хороолол өдр чи өнөртдөг штэ бохир. Тэгэхээр энэнийг одоо бид нар нэгэнтэй л том хэмжээнд шийдэж чадахгүйгаас л хойш хувь хүнийхээ хувьд яаж одоо бид нар нөлөөлж чадах вэ гэхээр ерөөсөө л химийн бодис хэрэглэхээ болчихжээ. Энэ химийн бодисыг хэрэглэснээр биднэрт бас одоо эрүүл мэндэд айгүй хохирол учирч байгаа тийм. Энийг бид нар мэдгүй явсаар агаал гинтхэн л нэг өдөр эмнэлэг дээр очиод ямар нэгэн ходоод гидсний асуудалтай болсныгаа мэддэг тийм. Яагаад ингэж байгаагаа ойлгохгүй байгаа. Яагаад гэхээр бид нар өдөр тутамдаа гоо сайхны бүх бүтээгдэхүүнээс идэж ууж байгаа бүх бүтээгдэхүүн угаасан аяг тавгнаасаа бид нар маш их химийн бодис ингэж бие организмдаа хүлээн авч байгаа. Тэрийг нь яг бие организм тухайн үедээ их хэмжээгээр хэрэглэсэн бол ямар нэгэн харшил үзүүлдэг ч юм уу те одоо гүйлгэж суулгадаг ч юм уу түүнээс цааш одоо яг юу болоод байгаа юу болж энэ организмд хуримтлагдаад байгааг мэдэхгүй байж байгаа л бид нар нэг л өдөр мэдрээд өвдөөл одоо бүх асуудал болдог те. Тэгэхээр одоо хамгийн наазах нь бид нар одоо бие л гэхэд хүүхдийнхээ аяг тавгийг одоо гэртээ зүгээр нэг салфеткаар угаагаал одоо янз бүрийн химийн бодис хэрэглэхээ болчихж байна. Шалаа угаахтаа би химийн бодис хэрэглэхгүй байна. Цонхоо угаахтаа би ямар ч шүршигч хэрэглэхгүй байна. Өнөөдөр хүүхдүүд айгүй харшилтай болж байгаа. Тэгэхээр яг бидний урийн бол ерөөсөө л энгийн өдөр тутмынхаа амьдралд одоо хөвшөө сурцсан янз бүрийн бодисноосоо багаар татгалзах өөрсдийнхөө болон өөр хүүхдийнхээ эрүүл мэндийг одоо яаж хамгаалах вэ? Маш энгийн аргаар зүгээр л нэг салфетик даавгаар. Тэгээ тэрийг 2-5 жил хэрэгжилчихнэ. Тэгэхээр бид нарт яаж нэг бас эдийн засгийн хэмнэлттэй болчихж байгаа юм тий. Би одоо ядаж л 2-7 хоногт нэг удаа аятаг угаадаг бодис авдаг байсан бол би одоо нэг алчуур авчаад тэрийг 2-5 жил хэрэгжилчихэр чинь авах хэрэгтэй байсан химийн бодисыг би одоо мөнгөн дүнгээр нь үржүүлэхээр хэд болох вэ? Энийг л аягуулсан бодож үзэх хэрэгтэй байхгүй юу? Тийм баха. Би бас хүмүүсээс сонссон. Тэгэхээр би Greenway гэдгээр мэдээгүй дараа нь бодсон Greenway гэдэг юм байсан юм лээ. Тэгээ манай эхнэр ээж хүмүүс тойр хүрэл юмс нь хэрэгэлдэг байсан юм лээ. Тэгээ тухайн хүмүүс нь яагаад хэрэглэдэг нөхөр яг таны сайн хэлсэн.
тийм ээ давуу талууд тухайн бүтээгдэхүүн байгаа учраас одоо хүртэл хэрэглээд байгаа гэдгийг бол би ойлгосон л да. Сүлжээний бизнес заавал орохгүйгээр зүгээр тухайн бүтээгдэхүүн аваад явах боломж нь бас байгаа юу? Байгаа. Энэ чинь нээлттэй тийм ээ. Заавал сүлжээндээ орох албагүй тийм ээ. Гүү. Албагүй шүү дээ. Тий, ер нь ямар ч MLM бизнесийн ер нь онцлоглоо чи энэ одоо бизнесийг заавал хийх албагүй. Энэ хүний өөрийнх нь одоо хүсэл одоо өөрийнх нь хүсээд үнэхээр одоо тий санхүүгийн асуудлаа шийдэж гэдэг юм уу? Аль эсвэл одоо би үнэхээр надад энэ бүтээгдэхүүнийг өөрөө авч хэрэглэж сэтгэл хангалуун байна. За би ах トゥ хамаатан садантаа өгч хэрэглүүлмээр байна. Тэгэнгүүт нөгөө нэг бизнес хийж байгаа юм чи хэлээ шүү дээ. Чи ах トゥ хамаатан садантаа энэ алчуурыг зүгээр ингэж өгч ахаар чи миний багт бүртгүүлээд дараа нь энэ хүмүүстээ өгөх юм бол энэ чиний бүтээгдэхүүнээс чинь чамд цалин урамшуул орно гэхээр энэ хүнд таалагдж байна те. Зүгээр өнөөдөр ингээд 5 төгрөг аваад эндээсээ ашгаа авчаад ингээд болиё ч гэсэн хүн байж болно. Энийг бол яаж хийж болно? Түүнээс ч заавал чи надаас нэг аяг тагуугадаг алчуур авч байгаа бол заавал манай багт орох хэвээр чи заавал энэ алчуурыг авчаа дараа нь дахиад хэдэн ширхэг алчуурыг аваад тийш нь явж зарчаад ирч гэдэг юм уу те ямарваа нэгэн тийм тулгсан юм бол ерөөс ах энэ бол ерөөсөө 100% өөрийнх нь хүсэл сонирхол тэгээ мэдээж яг хуу өөрөө сонирхоод энийг одоо ашигтай бизнес байна гэдээ ороод ирсэн мэдээж тууштай явна тэр нь өөрийнх нь давуу тал тий одоо танаа нэг бүтээгдэхүүн байна л да тэр нүдний шил одоо гадаргуу арчдаг тоосон цэр арчдаг нэг алчуур байгаа байхгүй. Тэр би тэр алчуурыг манай нэг найз хэрэглэж байгаа байхгүй. Тэгээд аюу үр дүнтэй өөрөө ингэ нүдний шилийн дээр арчиж үзүүлээд үр дүнгэндээ харсан байхгүй. Тэгээд би ингэ чи надад хаанаас авсан гэдэг тухайн үед надад нэг тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэр одоо би тэр алчуурыг тэр аавын хүмүүс танаа дээр очиод бодлоод авах боломжтой байна тийм. Болно. Манай алчуурнуудыг яг нь ерөнхий онцлоглоо хүмүүс асуудын танаа алчуур яагаад ийм үнэтэй байгаа юм? Би 19 онд Азийн орнуудаар томилтоор явж байхдаа энэ MLM бизнесийн талаар давхар судалсан байхгүй юу. Тэгээд нөгөө ийм сүлжээний бизнес эрхэлдэг ийм хүмүүстэй ингээд уулзаа тэд нар ч болохоор нөгөө хүн ам ихтэй тэгээ ийм нөгөө Азийн орнуудад ингээд бүр доктор сууршилтай бизнес эрхэлж байгаа тийм сүлжээний бизнесийн хүмүүс чинь одоо биднийг бодвол айгүйх тийм ариун туршлагатай байгаа шүү дээ. Ярьж байгаа хэлж байгаа бие авч яваа байдал нь ч гэсэн шал өөр. Тэгээ би ингээ уулзаад ингээд Оросын ийм Greenway компани байдаг. Би болохоор нөгөө өөрийнхөө хэрэгэлдэг алчуурнуудаас нөгөө айгүйх тийм одоо кайф авдаг тий алчуурнууд маань үнэхээр ид шидтэй учраас би нөгөө маркетинг гэдгээсээ илүү алчуурлууга хамаг ингээд анхаарлаа хандуулсан. Тэгээл нөгөө сүлжээ хийдэг хүнд ярьж байгаа гоо баста манай алчуурнууд ийм гоё гэсэн чинь би угаасаа алчуурны чин талаар бол би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл сүлжээний компани бүтээгдэхүүн чанартай байдаг. Хоёрдугаарт үнэтэй байдаг. Чанартай байж энэ сүлжээний компани оршин тогтнодог. Одоо ингээд 60 жил болсон компани яагаад оршин тогтноод байгаа? Яагаад гэвэл үнэхээр бараа бүтээгдэхүүн одоо нэр төрөл ихтэй. Дээрэс нь үнэхээр чанартай байдаг учраас энэ компаниуд ингээд өдөө олон жил оршин тогтнож байгаамаа. Чи надаа мөнгө олох арга буюу одоо тэр маркетингийн яриад өччих гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь би ойлгож байгаа байхгүй юу. За тийм ээ хүн бол үнэхээр өнөөдөр одоо санхүүгийнхаа асуудлыг шийдэж гэж л одоо энэ сүлжээний бизнес эрхэлж байгаа те. Тэгэхээр энэ хүн маркетинг л чухал байдаг юм байна. Бүтээгдэхүүн сайн байдаг гэдгийг бол энэ сүлжээ хийдэг одоо том хүмүүс ч юм болохоор бүгд автоматар мэддэг. Наад бүтээгдэхүүнд чинь би бол санаа зовхгүй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бол алчуурны ид шид бол байна. Өөрөө дээр нь magic гэвчсэн би өөр харчаад яга magic гэвчтэй юм бол гэж бодоод өөрийгөө хэрглэж үзэл за үнэхээр ид шидтэй юм байна. Тэгээд хүмүүс ягаад үнтэй ингээ асуухаар нь би зүгээр л хэрэглээд үз. Тий зүгээр л хэрэглээд үз. Тэгэл өөрөө л өөрийнхөө биеэр мэдрээд тэгэл өөрийнхөө асуултанд өөрөө хариулт аав. Би бол тэрийг 1000 айгуу гоё алчуур эн чи станарэ те энэ алчуурыг одоо чи 5,000-аар авч яснаас энэ миний алчуурыг 10,000-аар авчих. Эн чин чамд станарэ диван дээр сууж ах чинь чиний өмнөөс очил аяг тавьж угаагаад өгчнө гэ би яаж гоё хэлээд энэ хүн надад итгэхгүй. Тэгэхээр энэ хүн одоо итгэх ямар боломж вэ? Энэ алчуураар өөрөө аягаа угааж иж өөрөө л өөрийнхөө асуултанд өөрөө л хариулах тийм боломжтой. Тийм баг. Тэгэхээр одоо яг манайхан ч ер нь юмыг хэрэгжилж үзэж ижил үрд ингээд мэддэг шүү дээ. Тэрийг одоо ингээд хэрэглээд үзсэн хүмүүсийг яг айгүй ам сайтай байгаа байхгүй. Тухайн зүйлийг одоо хийгээ явж байгаа хүмүүс ч зүгээр бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүсийг тэгэхээр би энэ бүтээгдэхүүний бас энэ чанар одоо эдийн засгийн талаас ч юм уу дөөрөөгөөж нийлээ бас их сайн болов гэж бодоод байгаа. Жишээ нь одоо юу гэдэг нь 20,000-аар нэг шанартай алчуур авах нэг өөр шанар муутай нэг 3 алчуур хямдхан авах нэг өөр тийм үү. Тэгээд эдийн засгийн урт хугацааны хувьд ингээд аваад үзэхээр үр дүнгээ бодохоор мэдээж чанартай алчуур л бэлдэж байгаа юм. Тий. Манайх ч одоо ингээд ам бүл 7 би чинь 4 хүүхэдтэй. Тэгээ ингээд нөхөр
Тэгээд манай хүүхдийг хардаг их ч одоо манад 10 жил амьдарч байна. Тэгээ ингээд бид нар чинь нөгөө нэг аяг тавг, хоол, унд одоо галтгооны ажиллаж ингээд буцалж байгаа шүү дээ өдөрч ингээд амбул олуулаа юм чинь. Тэгэнгүүт одоо ингээд хамгийн түрүүнд би одоо өөрийнхөө оруулж ирсэн аяг тавг угаадаг альчуурыг хэрэглээд 18 оны 10 сараас хойш ч одоо баг аяг тавг угаадаг порлон авсангүй, аяг тавг угаадаг шингэн авсангүй. За одоо тэгээд нойлын өрөөний цэвэрлэгээний янз бүрийн бодисуудыг ерөөс авахаа байцсан байна. Тэгэл 18 онд авж исэн альчуурнууд маань яг уу нэг 5-6 сар ч юм уу хэрэглээж авах муудад ирэнгүүтэн сольждаг. Хүн одоо айлын амбул багтаа бол тэр чинь бараг 2-5 жил ашиглах хугацаатай ихэрч хэрэгжилж байгаа байхгүй юу. Бид нар чинь шил тойл арчдаг альчуурыг чинь 2-5 жил ашиглана. Бид нар чинь тэр чинь өдөр болгон цонхоо байхгүй шүү дээ. Аяг таг угаадаг альчуур чинь бол өөр. Амбул олонтой бол тэр чинь тэгэхээр бараг өдөржингөө аяг таг угаагаал таарж байгаа юм чинь. Тэгэхээр нэг мэжик гэдэг нэр чинь зүгээр ч нэг мэжик гэдэг өчиг биш тийм. Харин тий би бас анхаарч байгаа гэсэн байхгүй юу. За ямар ч соёлоо нэг 25-26 минут орчим ярилцж байна. Тийм. Тэгээд би надад нэг юм бодлоо. Одоо ингээ залуучууд бид чинь бас ингээл бүгдээ нэг жижиг дунд бизнес эрхлэе тийм ээ. Нэгдээ нэг бизнес эхлүүлэе л одоо бид нар ярилцдаг байх залуучууд. Тэр таны хувьд одоо 20 гаруй жил бизнес эрхэлсэн хүний хувьд ер нь анх бизнес эрхлэж байгаа хүмүүс ер нь юунаас эхлэх зүгээр гэдэг юм бэ? Тэгээд тэгэх юм одоо амжилтанд хүрэхийн тулд ер нь одоо үе шатын үед ямар үе шатнаас эхлүүлэх зүгээр гэдэг юм бэ? Яг нь би ингэж боддог л тоо нөгөө нэг ер нь бол манай Монголын орчин нөхцөлд бол ямар ч бизнесийг хийх боломж бол байгаа. Гэхдээ нөгөө нэг юм хошоо яриад гэхдээ тэ нэг хүн 8 нэрийн дэлгүүр нэнгүүт нь аруулаа тойроод нээждэг тэ 11 үлээ дампуурдаг гэд тэ яг тэрэн шиг одоо нэг хэсэг гоо сайхны бизнес ашигтай гэж тэгэнгүүт гоо сайхны одоо эмнэлэг ч юм уу гоо сайхны бизнесүүд айгүй хөгжлөө шүү дээ манай Монгол. Тэгвэл яг тэр бизнес дотроо үн ханш дээрэс нь яг хүн хэрэгтэй юм юу байна тэ яг байнгын өөрчлөлттэй болж байгаа одоо тийм салон хаана байна гэдг нь чухал байгаа байхгүй. Түүнээс биш гоо сайхны бизнес ашигтай гинэ гэд гоо сайхны салон нэнэ гэсэн үг биш. Яг тэрнтэй адилхан MLM бизнес ашигтай гинэ гэд дахиж чод гадаадаас нэг ямар ч хамаагүй MLM бизнесийг Монголд оруулж ирнэ гэвэл бас бүтэхгүй. Тэгэхээр MLM бизнес одоо ашиг нь юу вэ гэхээр одоо би ямар хүний багт орж бүртгүүлээд одоо энэ бизнесийг хийх нь чухал биш. Би өөрийнхөө багийг яаж хөгжүүлээд хөл дээр нь босгож энэ бизнесийг ашигтайгаар өөртөө эргүүлж чадах вэ гэдэг нь л одоо MLM бизнесийн онцлог. Түүнээс биш би одоо дахиж чвал те энэ мөнхцэг чинь нэг сүлжээний бизнесийг Монголд оруулаад ирсэн юм байна. Айгүй ашигтай ажилдаг гинэ. Одоо энэ 5 сард бараг 70-80% бид нар ашигтай ажилласан гинэ. Тэ барааны эргэлтэн сайжирсан гинэ. Ерөөсөө л MLM бизнес сайн юм байна гэд нэг хүний яриагаар биш. Заавал одоо судлах ёстой л доо тухайн бизнесээ. Тий, яг үнэ. Судалгаа асан гэж. Тий, одоо яг үнэхээр оруулаад ирсэн бэлэн бүтээгдэхүүнтэй одоо ийм сүлжээний бизнес одоо сүлжээний бизнес сонгож байгаа хүн бол яг бэлэн ороод ирсэн ийм бизнестэй одоо MLM-ийг сонгож байгаа юм бол тэр хүнд илүү ашигтай. Яагаад гэвэл чи одоо нөгөө гайлын татвар төлөөл те бараа бүтээгдэхүүнээ оруулж ир сертификат оруулаад ингээл бүх юмыг нойлоос эхлэхгүй. Ягаад тэгэхээр MLM бизнесийн онцлог нь болохоор ерөөсөө чи өөрөө энэ бизнесийг яаж хөл дээр нь босгох вэ? Чи юуны төлөө явж байгаа вэ? Юу хүсэж байгаа вэ гэдгийгээ тодорхойлцсон байгаа учраас л чухал. Тийм. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй. Одоо ингээл би чамтай уулзаал те оо найзаа өстой нэрэ манай грин амар ашигтай штэ гэл ингээл маркетингээ ярьж өгвөл чи өстой хүүх энэ гринвэ гэл гараал явангууд дахиад нэг MLM компанитай оо найзаа наашир юун гринвэ манай MLM өстой нэрэ ганцаархнаа одоо өв залгамжилдагч гэдэг юм уу те манайх л одоо ийм гэл ингэнгүүт оо юун гринвэ танах ч илүү ашигтай юм ба штэ нөгөө сэтгэл зүйн дархлаатай л байх хэвээр тэгээд сонгосон өөрийнхөө сонголтонд одоо үнэнч явах хэвээр эцсийн хүртэл явах хэвээр. Тий. Нэг бол хий, нэг бол бүү хий. За баярлалаа. Тэгээд өнөөдөр маань хоёулаа хямарсан үр дүнтэй 30 минут, нэг бас 30 минут болчихжээ. Үргэлжлээд яриад яваадсан. Тэгэхээр MLM бизнесийн талаар зөвөөрийнхөө амжилтанд хүрсэн тийм ээ. Нууцасаас хуваалцсан танд баярлалаа. Хоёулынх нь ярьслыг сонссон хүмүүс манаас энэ бизнесийн тухай бас нэг багхан ч гэсэн ойлголт бас авсан байхаа гэж бодож шүү тийм үү? Бодож байна тийм. Тэгэхээр энэ тухайн бизнесийг бид нар бол одоо юу гэдгийг шууд тань хий гэж одоо санал болгож байгаа юм шиг. Эндээс өөрөө та тухайн бизнесийн давуу талыг ч юм уу бүтээгдэхүүний давуу талыг ч юм уу тийм ээ таах нь илүү бас
тухай л гэж бас бодож тий. байна. Одоо нөх хүн хэлхээс нааш гэж Тий. тий. Нэрэл яаж энгийнээр зүгээр л эрүүл амьдрах вэ? Тий. Тий. Зүгээр л аяг тавгаал химийн бодисоор угаахаа болчих хамгийн түрүүнд. Тий. Бүх юмнуудын мэдээж дараа нь дис дараалалтай. Түүнээс биш одоо нөгөө нэг ганцхан алчуураар эрүүл мэндээ шийдээд тий химийн бодиснаас татгалзаж болдог гинэ гэдээ одоо ингээ нөгөө бүх гэрийнхаа одоо өдөр тутмын хэрэгэлдэг байсан юмнасаа татгалз гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л энгийнээр одоо яаж эрүүл амьдрах вэ? Зүгээр л ингээл нэг алхмаар л. За баярлалаа. За баярлалаа. Подкаст эхний дугаар маань явуулсан та бүхэнд амжилттай хүрлээ. За дараагийнхаа дугаараар дараагийн зочинтойгоо уулзах болно. Тэгээд сонсон та бүхэнд баярлалаа. Баярлалаа.